Монгол телевизийн бүтээл. Төрхөрөөний тоглоом шоу нэвтрүүлгийн бас нэгэн дугаарыг бид бэлтгэн хүрэхэд бэлэн болоод байна. За хүүхэд өглөө орой хизээч хамаагүй ихтэлхэд мэдлэг тэр үйл явц болдог. Гэхдээ манай багийнхан аль цаг үед бэлэн байж байгаа. За яг энэ өрөөнд бас нэгэн гайхалтай гэр бүлийнхэн тун удахгүй хорвоод мэдлэг бэлцгүүр хүлээж байгаа. Дүрмийн дагуу бид эхлээд зөвшөөрөл авах ёстой. За энэ хоёроос зөвшөөрөл авчаад тэгээд нэвтрүүлгээ өргөжлүүлээ. За үүтэй хамтдаа оръё те. Сайн байцгаана уу? Уучлаарай. Бид нар Монгол телевизээс явж байна. Амар жаргал баяр чимээг нар маань мөн үү? Мөн. За бид эмнэлгийнхаа удирдлагуудаас болон бусад их баригчдаас мэдээлэл аваад хоёрогоос тумуудад утахгүй төрөх гэж байгаа гэж мэдээд тэгээд хамгийн гол манай нэвтрүүлэгт орох боломжтой юу гэдэг зөвшөөрөл авах гэж орж ирлээ. За энэ нэвтрүүлэг маань ямар учиртай вэ гэхээр төрхөрөөнд төрх эмнэлэгт явагдаж байгаа анхны шоу нэвтрүүлэг. За тэгээ хамгийн гол нь ээжийг төрхийн өмнөх тэр цаг мөчид нь бид хоёроос асуулт асуугаад асуултанд зөв хариулах тоолондоо хоёр маань шагнал аваад явна гэсэн үг. Шагнал аваад. Шагнал. Шагналууд маш гоё одоо таны гэр бүлд зориулсан олон гайхалтай гоё шагналууд байгаа. За гол нь хоёр маань шийдвэрээ гаргаад хоёулаа санал нэгдсэн тохиолдолд бид нэвтрүүлэгтээ оруулмаар байна. Одоо ороод ирчихэж явах тий. Нэвтрүүлэгтөө. За тэгээ орой. За ингээ үзэгчтэй төрхөрөөний тоглоом шоу нэвтрүүлэгт маань өнөөдрийн оролцогчид маань оролцохыг зөвшөөрлөө. Энэ бол төрхөрөөний тоглоом шоу нэвтрүүлэг. За. Баян гэнэ. Ийм өрөө байсныг анзаараагүй. Чи юу хүлээ гэж бодсон. Бөө гэрэл гараач чана. Дөрмөө танилцуулъя. Дөрөв маш энгийн. Та хоёр маань асуултанд л хариулаад явна. Зөв хариулж чадах юм бол шагнал авна. За. Тэгээд 2 удаа буруу хариулах юм бол нэвтрүүлэг зогсох нэ. Нэг удаа буруу хариулсан тохиолдолд тухайн буруу хариулсан шагналаа авч чадахгүйгээр өмнөх шагналууд нь гэхдээ тань та хоёрын маань санд тэр чигээр үлдэх болно. Тэгэхээр айл болох алдахгүй л ах хэрэгтэй ахна. Ойлгомжтой. За тэгвэл энэ удаагийн дугаарын супер шагналын явааг хамтдаа харъя. За энэ бол хавар намрын Discovery Parish буюу за 7 иж бүрдэл багц үлгий байгаа юм байна. За энийг Крошкин дом Монголиа хэмээх дэлгүүрийн хамт олон бас аль биесны эрхтэйгээр Монголд оруулж ирэн зарт юм байлээ. Тэгээ хамгийн дулаахан, хамгийн хөнгөн комбинзон болоод за үлгийний багц байгаа юм биш үү? Онны юу гэдсэн шүү. Тийм. Тэр үзчихсэн. Үзчихсэн наадах чинь. Тийм үү? Тийм. Хоньны нэхийгээр хийсэн үлгий. Гадуур нь юу лээ? Тийм мишок маяг. Мишок үлгий байсан. Тийм үү. 7 иж бүрдэл. Тэгээд хаврын болон намрынх. За. Гой шагнал байна. Яста хэрэгтэй шагнал байна. Тийм ээ. Тэгэхээр хоёр маань 7 асуултанд зөв хариулснаар яг энэ хөө шагналыг авч чадах нь шүү. За. Хариулчих. Хамгийн ихний асуултын шагнал явааг хамтдаа харцгаая. За энэ бол Гацуур түнс компани бүтээгдэхүүн авах эрхийн бичиг байгаа юм байна. За манай Гацуур түнсийн хамт олонны хувьд хар манжинг анхудаа туршин өөрсдөө тариалсан, маш амжилттай тариалсан. Тэгээ хар манжингийн хувьд бол дан ганц одоо хүнсийн нохоо гэхээс илүүтэй баг эмийн ургамал гэж хэлж болох үз. Маш гайхалтай бүтээгдэхүүн юм байна лээ. За тэгээд яг энэ хүү хар манжингийн бүтээгдэхүүний дээжийг за мөн Монгол үнэний сүв. За тэгээд мөн 440 брендийн зүгийн балны дээжийг та бүхэндээ бас бэлгэлнэ. Тэгээд зүгийн балныхаа хувьд л 2-оос доош насных нь хүүхдүүдэд бол хэрэглэх боломжгүй шүү те. Тэгээд бусад гэр бүлийн гишүүд бол бүгд амтрахын идэх боломжтой ийм хүнсний бүтээгдэхүүнүүд байна. За тэгэхээр яг энэ бүтээгдэхүүнийг авахд бол асуултанд хариул. Нэгдэл асуултаа харъя хамгийн ихний асуулт. За тийм. За полийн хүчлэг хизээнээс ууж эхлэх ёстой вэ гэсэн байна. За Аад нь жирэмслэхээр төлөвлөж эхэлсэн үеэс гэж байна. Бэд нь жирэмслэхээс 3 сарын өмнөөс гэж байна. Харин Вэд нь жирэмсний 1 сартаагаас Гэд нь жирэмсний 2 сартаагаас гэсэн байна. Жирэмсэн болно гэж төлөвлөж эхэлсэн үеэс ер нь хэрэглэж нэ өөрийнхөө янз янзын нөгөө биеийн дутагдaltaй байгаа витамин бодис одоо юу гэдэг те эрдэс бодис бүгдийг тэгж хэрэглэх хэрэгтэй. Ер нь полийн хүчлээ жирэмсэн гэлтгүй ер нь бүх хүмүүс хэрэглэх хэрэгтэй гэсэн. Амар жаргалыг гэж бодож байна. Би бас тэгж бодож байна. Тэгэхээр А хувилбар гэж бодож байна. Тийм А хувилбарыг сонгоё.
За ингээд энэ хоёр маань А гэсэн хувилбарыг сонгосон байна. За ингээд зөв байна уу буруу байна уу хамтдаа харцгаая. За тэр Йоо. Ихний асуултаас ямар амир үү? За хоёр дахь асуултын шагналын юугаар хамтдаа харцгаая. За энэ бол Шар доктор брендийн чацрагны бэлгийн багц байгаа юм байна. За Шар доктор брендийг бид 4 улирлын туршид хүнсэндээ хэрэглэх боломжтой. За танай гэр бүлийн гишүүн бүрт зориулагдсан маш олон төрлийн амин дэмийг агуулсан бүтээгдэхүүн. Тэгээд хамгийн гол нь 100% үндэсний бүтээгдэхүүн гэдгээрээ эсэх онцлогтой тий. За өдөр тутмын хэрэглээ болгож чадвал бүр сайн тий. За хэдүүлээ асуулт харъя. За умаа ямар жимстэй адил хэлбэртэй вэ гэсэн асуулт байна. Ад нь лир, бэд нь гайдал, харин вэд нь тоор, гэд нь хам борхоцоо гэсэн байна. лир л дээ. Тийм лир. Лир үү? Тий. Би ч яаж мэдгүй. Тэгтээ лир байна. Хам борхоцоо хэрэг мэдээж зүгээр юм. Хоёр дараалаад вэ ч байх уу? Бас тагкарат тий. Тийм дээ гайдал хэр зэрчүүд юм уртс мэдээж өгж байх уу? Тийм тоор хэр тэр чинь бүр их болсон тийм. Тийм тэгэхээр лир. За лир. Тийм. Лир. Лир буюу А. Холбор. За ойлголоо. За ингээ оролцогчид маань лир буюу А гэсэн хэлбэрийг сонголоо. Хэдүүлээ хамтдаа харцгаая. Йоо. Чимэг бохор ямар амир тий. Эвгүй. За ингээд оролцогчид маань хоёр дахь асуултанд маш амжилттай хариулснаар Шар доктор брендийн чацрагны бэлгийн багцыг мөн шагналынхаа санд авч чадлаа. За ингэснээр хоёр асуултанд төвөггүйхэн хариулж чадлаа шүү. Гайхалтай. За гурав дахь асуултын шагналыг харъя. Юу юм? Харин юу юм бол? Харин юу юм бол? За урамшуулт асуулт гэдэг нь асуултанд орохгүй шүү. Зүгээр та хоёртоо бас нэг жоохон зугаа олгож дундуур нь оруулж байгаа. За 30 секундын дотор хариулах ёстой. Тун утгын доор даалгавар гарна. За тэр даалгаврын дагуу та хоёр хэр олныг нэрлж чадсанараа нэг тутамд нь 20,000 төгрөг хожно гэсэн үг. За тэгэхээр асуултаа харъя. За няран арьс арчилгааны бүтээгдэхүүнийг нэрлэнэ гэсэн байна. 3 2 1. Тайлк, биений тос, Шингэн савн. Цаг яваад байна. шингэн савн, шампунь, ниран шампунь, Яран тос. ниран Нуралтын тос чинь нуралтын эсрэг тос. Үгүй нуралтын тос гэж бас байдیں۔ Нуралтын тос. Цаг яваад байна. Өсний шампунь байд юм. 5 4 шампунь. 3 2 Тэгэхээр 1. За ингээд оролцогчид маань 30 секундын дотор тайлк, биеийн тос, савн, шампунь, ниран тос, нурлын эсрэг тос гэдэг 6-аг нэрлж чадсанараа 120,000 төгрөг нийтэд авах баярлалаа. Хамгийн хариулт хэлснээр нэгнэртэй. за яа. За хэдүүлээ үргэлжлүүлээ. Саяных бол асуултанд ороогүй тий. Гэхдээ 3 дахь асуултын шагнал юугааг дахиад хараа хэдүүлээ. Лактонатал DHA болон за D3 Junior их хүүхдийн амин дэмийн багц бүтээгдэхүүн байна. За Denk Farm-ийн хамт олон бас худалдаа алж байгаа аль биесны эрхтэйгээр ээжүүдтэй болон хөхүүл эхчүүдэд замун дөнгөж төрсэн бяцхан нараануудад зориулсан зардсан байна лээ. Lactonatal DHA-ийн хувьд бол хөхүүл ээж болон за төрхийн өмнө те хэрэглэхэд бас их зүйтэй. Тэрсний дараа маш их өвс унаад, хумс суураад те тиймэрхүү ятраад байдаг. За гэтэл түүндтэй их нэмэр болох бүтээгдэхүүн юм байна шүү. За харин D3 Junior-ийн хувьд бол бүр няраа өгдөг дөнгөж төрсэн цагаас эхлээд шүд нөө дэ хэрэгтэй гэсэн. Тий нөө шүд нь гараагүй хөхтэй тий. Өмнөхтэй гэж хэлсэдэг тий. За энэ асуултанд бол заавал хариулахгүй болохгүй. Энэ одоо хүүхдүүдэд хэрэгтэй. За ингээд хэдүүлээ асуултаа харъя. За жирэмслэхээс өмнө хөхний толгоогоо бэлдээгөө бол хизэн нь бэлтэх нь зөв бай гэсэн байна. За ястаа мэдэн тэ. Мэдхүү те. Мэдэнтэй байна гэхээр. Мэдгүй яах вэ? За жирэмсний ихний саруудад, бэд нь жирэмсний дунд саруудад, вэд нь жирэмсний сүүлийн саруудад, харин гэд нь төрөлт төгсөн үед гэсэн байна. Сүүлийн саруудад. Нөгөө ураг
юу ороод Тийм. Уураг ороод орно шүү дээ англи. Шинрээд ирдэг тий. Шинрээд ирэх үед өхний толгой гарна гэж имэрдэг байхгүй юу? Имэрэн тий. Имэрч өхний толгой гарна. Тэгэхээр жирэмсний сүүлийн сар Төрөл төгсөн үед л юм байна да. Сүүлийн сар гэдэг чинь болоог төгсөн үед үү? Тийм. Тийм ээ төрөл төгсөн үед юм байна. Сүүлийн сар бас нөхний л хамаагүй оролцохоор нөө савтаал байдаг болохоор тооны магцлал өндөрлөлөөр төгсөн үед нь. За миний хувьд бол төрөл төгсөн үед. За таны тэгэхээр хоёр мас санал нэгдэх хэрэгтэй шүү дээ. Тийм төрөл төгсөн үед юм байна. Тийм байна. За ингээ оролцогчид маань Г гэсэн хувилбарыг сонголоо. Төрөлтөнд төгсөн үед гэсэн байна. За харцгаая. За энэ хэсгэд аяг хэцүү. Хүлээн Нэг бодлоо гэж. Яа. Тийм байгаа. Гой. За ингээд манай оролцогчид 3 дахь асуултанд маш амжилттай хариулцсанаар лактонатал DHA витамины 1 сарын хэрэглээ болон D3 жуниор витамины 100 хоногийн хэрэглээг ингээд шагналаа багтсан. За ингээд асуулт номер 4-ийнхаа хэдүүлээ шагналыг харъя. За энэ бол Lamor брендийн гэр бүлийн бэлгийн багц байна. Түүхийн эдээ бэлтгэхээс эхлүүлээд эцсийн одоо худалдан авахч дээр тухайн бүтээгдэхүүн очих хүртэл бүх зүйлдээ сэтгэлээ маш сайхан шингээж уралдаг хамт олон. Тэгээ хамгийн чухал зүйл нь дандаа гар аргаар бүх зүйлүүдийг. Тийм, ерөөс эко бүтээгдэхүүн л гэдэг юм байлээ. Тэгээ та харж байгаа бол маш олон бүтээгдэхүүнүүд харагдаж байгааз. Одоо энд бол юу гэдэг уруул өнгөлөгч байна. За хүүхдийн уралтаас сэргийлэх гэдэг юм уу таны түрүүний нөх хөхний толгойгоо гаргах, хөхний толгой хамгаалах бүтээгдэхүүнүүд хүртэл энд бол багтсан ба. Гэр бүлийн багц. Хүртэл хэрэглэх бүтээгдэхүүнүүд байна шүү. За тэгэхээр энэ шагналыг авахын тулд хэдүүлээ асуултандаа зөв хариулах хэрэгтэй. За хэдүүлээ харъя. Няраа хөөхд ихээсээ ямар чадвартай төрдөг вэ гэсэн байна. Мэдхөө. Мэднэ. За хэдүүлээ хувилбараа даръя. Ад нь мөлхөх чадвартай төрдөг, Б нь сэлэх чадвартай төрдөг, В нь өнхөх чадвартай төрдөг, харин Г нь дээрх бүү гэсэн байна. Сэлэг чадвартай байхгүй юу? Сэлэг чадвартай. Тийм. Би хувилбар. Тийм. Яа тэр нөө хөөх шиг амар сайн мэдэж байна. Тийм. Усанд байгаа учраас сэлэг чадвартай тэр өнхрөх мөлхөгч нь бол өнхрөгч нь 4 5 сартаагаас тийм. Мөлхөх чадвартай. Тийм. Бүр тийш. Оо, манай хоёр ч аагүй алтартаа гэж ойлгож байгаа. Тийм. Тэгэхээр сэлэг чадвартай. За ингээд оролцогчид маань Б буюу сэлэх чадвартай гэдэг хувилбарыг сонгосон байна. Хэдүүлээ харцгаая. Йоо энэ нөгөө яг зүрхний юутай яг таараад байдаг тий. Оргийн зүрх гээд. За тийм. За яах юмгүй үнэхээр гахтад хоёр ямар мэрэгчлээ юм бэ? Телевизийн мэрэгчлээ хүмүүс Тэр шүү хоёулаа телевизийн мэрэгчлээ. Телевизийн найруулагч мэрэгчлээ. Оо тийм үү. Ааха. Мэрэгчлэр ажиллаж байгаа юу? Мэрэгчлэрээ би ажиллаж байгаа. Би баг дээр хоёр одоо мандаа багч 2 настай. Тэгээд тэрэн дээрээ декрет аваад гарсан. Одоо тэгээд дахиад декреттэй. Сайхан шүү. Тэгтээ үнэхээр аз жаргал шүү дээ ялтчихоо. Одоо алдарт ихе одонгийн тун удахгүй ингэртэй зөөхөн шүү. Сая наадмаар дархан бэрийнхээ юг авсан. 3 хүтэмж 10 яг үнэ. За ингээд хэдүүлээ 5 дахь асуултынхаа шагналыг юу харъя. Little Sykes брендийн их шиг танааш байгаа юм байна. За энэ маань бяцхан хүүхдүүдэд зориулсан зөөлөн материалтай ийм анаашны төрлийн тоглоом байна. За тэгээд анаашны доор байгаа энэ хөлний энд байршуулж байгаа олон зүйлүүд байгаа. За энэ бүхэн маань янз бүрийн бас хүүхдүүдийг сатааруулах олон тоглоомны төрлүүд байна. За энэ туршлагуудыг дарснаар бас их шиг янз бүрийн гоё ойлгоонууд дуурах болно. Охин хүүхдүүд бас хөөрхөн л тий. За хэдүүлээ асуулт харъя. Хасын даалгавар. Хасын даалгавар тэр одоо хамт юм бэ? Хасын даалгавар гэдэг нь та хоёр маань ерөөхдөө хамт оролцсон. Гэхдээ аавын оролцоо илүү одоо амар жаргалын маань оролцоо илүү байна гэсэн. Бид та хоёртоо 60 секундын хугацаа өгнө. 60 секундын хугацаанд доор гарах даалгаврыг биелүүлнэ гэсэн. Тэгээд одоо ээжийн хувьд бол яг ингээ хажуунаас зөвлөх байдлаар оролцсон. Аа бол одоо гар бие оролцох нь шүү. За. Ойлгомжтой. Нэг зүйлийг сануулъя. Хосын даалгавар маань түрүүний урамшуулт асуултаас өөр яг одоо 5 дахь асуултанд орж байгаа гэсэн үг шүү. Тэгэхээр эндээ бас алдахгүй байх хэрэгтэй байна. Яасаар. Юу. За ингээ даалгавар харъя. Усны амтыг зөв таагаарай гэжсэн байна. За баярлалаа болроо. За та бүхэн харж байгаа болов? Яаж энэ жоохон бацлаад байна уу? Тийм жоохон бацлж. Ямар вэ? Жоохон засварлаж болох. Тэгэл бол сайхан. За
За тэгээ. За тоглоом өргөжлөх үү? За За тэгээ. Хайгаа юу. За ингээд цаг тоолж эхэлнэ. 3 2 1 эхлэе. За ямар ч эргэлзээгүй шууд л байрлуулж байна те. Юу ямар хэцүү вэ? За цаг явсаар байгаа шүү. За 30 секунд өнгөрсөн байна. Өнгөрсөн үү? Дахиад амтж болно. Нэгтэлж болно. Эргэлзээтэй зүйлийг их нэртэй өмөртүүлж болно. Зөв. Зогсохгүй тэгвэл 20 секундтай байна. Эргэлзээтэйс нь эхлээ харчих уу? За тэгээ. За тэгээ энэ хоёр л эхний хоёр л сонь байлаа. Мөн байсан уу биш байсан уу? За ямар ч ч мөн байна те. Тийм ээ. Хоёр дахь нь лимонтой ус мөн байж юу? Мөн байж. За нөгөө хоёр нь бол асуудал байхгүй. Өөр од ингэж. Энэ хоёр уудаг. Зүгээр болтой. За зөв байна. Гахалтай. За ингээд оролцогчид маань хосын даалгавраа маш амжилттай биелүүлж чадлаа. За амтлах чадвар дээр бол ямар ч асуудалгүй байх нь усны амтыг их зөв тааснаар Little Tikes брендing их шиг данаа шиг хожиж чадлаа. За ингэснээр 1 2 3 4 5 асуултанд амжилттай хариулж чадсан байна. За нэг зүйлийг сануулъя. Хоёр маань 5 дахь асуултаас дээшээгээ гараад ирлээ. За энэ цаг хугацаанд нэг зүйлийг сануулдаг юу вэ гэхээр хөв боломж гэж байдаг. За хөв боломж нь яадаг вэ гэхээр гаднаас хин нэгнийг та хоёр үнэхээр асуултаа мэдгүй байвал тусламж олгож оруулж ирж болно. За. Тэгэхээр гуруула бодохоороо арай дээр шүү дээ, тий. 6 дахь асуултын шагналыг харъя. За энэ бол Rascal and Friends жихний 1 сарын хэрэглээ байна. За 1 сарын хэрэглээг бид бас бэлдээд байна. За яг энэ бүтээгдэхүүний хувьд бол Шинэ Зеланд улсад бол загвар стандартыг батлан гаргасан. За тэгээд сундаг энэ бүслэгийн хэсэг нь хүүхдийн хөдөлгөөнд ямар нэгэн саад болохооргүй. За тэгээд тууцан наалтуудын хувьд бол маш тийм урт бөгөөд наалтын хувьд асуудалгүй. Тийм. Зарим одоо жихнүүдийн хувьд бол тууцан наадан саалтсан ч юм уу те эсвэл ингээд сунцсан хүүхдийн арьсыг холгоцсон байж байдаг те. За харин Rascal and Friends жихний 1 сарын хэрэглээ буюу яг энэ бүтээгдэхүүний хувьд бол харьцангуй тэр бүх асуудлуудыг бол шийдэж өгсөн байлээ. За. За хэдүүлээ ингээд асуултаа харъя. За эр бэлгээсэд юу байдаг вэ гэсэн байна. Ад нь сүүл, бэд нь их бие, вэд нь толгой, харин гээд нь дээрх бүгд. Гэ. Миний лавгээ. Дээрх бүгд л. Бүгд тий. Ингээл яваад. Зургтай хэсгээр тий. Амар олон юмнууд ингээл яваад тий. Тэгснэ нэг нь ингээд ордог штэ. Тий, нэг нь тэмцэл дондоос нэг нь ордог гэж. Дондоос орлоо гэдэг. Тэр нь чи гэдэг штэ. Тэр нь би гэдэг шиг. Сүүлтэй байдаг. Их би толгой. Толгой тийм бүрэн тэр чинь эн чинь их би сүүл бол байгаа. Тэгэхээр зэрэг тэр чинь их би толгой гэж сүүл явах бах. Тэр бүгд л гэж явах. Нөгөө боломж ашиглах уу? Асууч л та. Хоёр маань бас 7 дахь асуулт гэж бас байгаа тийм. Бага тий. Тэгэхээр хэцүү тий. Өөртөө л мэд. Сүүлтэй юм. Их би байгаа штэ. байгаа штэ тэр чинь тэгэхээр Зөвхөн сүүл яваад байхгүй л. тий сүүл яваад байхгүй. Тэгэхээр их би байгаа. толгой байгаа. Толгойтой байж яг тэргээр ордог. Тэгэхээр л чинь дээрх бүгд гэж гарахаар бас тий. За дээрх бүгд гэдгийг сонголоо. Тэрийг сонгох. Тэр. За ингээд оролцогчдын манууд эр бэлгээсэд юу байдаг гэдэг асуулт нь дээрх бүгд буюу Г гэсэн үйлдэлийг сонголоо. Хамтдаа харъя. За тийм. Тэгэхээр Ямар өөр хийвэ. Яасан мундаг юм бэ та хоёр нэрээ. Одоо хүмүүс яа. Үгүй болсон. нэвт судалцаа хоёроо балархаа байд. Тэгж ярих үедээ гэдэг байхгүй юу? Хоёлаа юу яах юм бэ? Им зөвлөгөө өгдөг төв мө. Байгууллага гэрээ. За ингээд оролцогчид маань 6 дахь асуултанд маш амжилттай хариулж чадсанараа Rascal Friends Шинэ Зеланд брендийн жихний 1 сарын хэрэглээг хожиж чадлаа. За бид нэвтрүүлгээ өргөн амарч газраас танд хүргэж байна. Өнөөдрийн оролцогчид маань Амар Жаргал, Баяр Чимэг нар маань байна. За харин супер шагнал одоо яг асуултаа харуулхад бэлэн болоод байна. За супер шагналын маань хувьд бол хавар намрын Discovery Paris 7 иж бүрдэл баг зүйлгийг бэлдсэн байна шүү. Маш зөөлөн материалтай. Дотрын хувьд бол синтефон материалтай юм байна.
За тэгээд нурууны яг энэ зөөлөвч хэсэг нь бас их чухал. Одоо хаяа бид нар ингээл мишоктэй ч юм уу энэ комбинзонтой ингээл хэвтүүлэхээр гарна шүү дээ. Тий. За тэгээд нярайн зузаан комбинзон байна. Нярайн хөвөн даван гадуур цамц бас ингэ байна. За тэгээд нярайн хөвөн даван дотор цамц бас нярайн даван өмд. За тэгээд нярайн бүчтэй малгаас багтсан байна. За тэгээд асуултаа харах уу? За тэгээд Нэрээ 2-4 сартаа ямар вакциныг заавал хийлгэх ёстой вэ гэсэн байна. Ад нь Улаанбурхан, Улаанууд гахаан хавдар, Б нь тавт вакцин болоод халдварцаа, Б нь сүрээ болоод гепатит Б, Г нь хоёрт вакцин гэсэн байна. Тавт вакцин. Тавт вакцин. тавд вакцин уу? Бас мэддэг асуулт. Мэднэ. Ямар ч Тийм 2-4 сартаа тавт вакцин хийлгэсэн байх хэрэгтэй гэдэг байхгүй юу? Тэр нь болохоор тавт вакцин дотор нь 5 юуны вакцин ордын. за 5 төрлийн төрлийн вакцин ордог байхгүй. Тэгээ тавт вакцин би тэр чинь яг өөрөө сайн мэдгүй зөвөр нөө хүүхдээ вакцины хийлгэх гэдэг вакцины хийлгэх нэг дээр очиж мэдээллүүд байдаг тийм мэдээллүүд байдаг. Тавт вакцин гэж бичсэн мэт 2 3 4 сартаа тавт вакцин гэж бичсэн. Хоёрын манд нөгөө нэг хүй боломж аваагүй байгаа шүү дээ тий. Хүү боломж авах шаардлагагүйгээр хариулчихъя гэж тооцож байна. Тавт вакцин. Халдварцаа тийм тавт тийм. вакцин. Би өөрөө мэдэхгүй байна. Тавт вакцин гэж болж исэн чинь өөр доошгаад юу байхгүй болохоор тавт вакцин гэж бодлоо л доо. Зүг. Зүг. Хөлбөр авах уу? Хөлбөр авах уу? Тэгээ би хөлбөр. Би хөлбөр. Супер шагналын асуултыг би хөлбөр гэж сонголоо. Оролцогчдын маань хувьд ямар нэгэн эргэлзээгүйгээр шууд сонголоо. Зөв байна уу, буруу байна уу харъя. Би лам нүдэ анлаа. Би ч нүдэ анлаа. Яа үгүй хэцүү байна. Ямар удаа юм бэ нэр. За тийм. Ой, за. За нэрээ таартай үнэхээр нэрээ ярих байхгүй байна. Үнэхээр гайхалтай. Ис гайхалтай их нэртэй юм аа. За ингээд оролцогчид маань супер шагналаа хожиж чадлаа. Ямар ч одоо юу гэдэг хөө боломж авсангүй, эргэлзэж тэнэгэлзсэнгүй. За асуултууданда дандаа маш гоё санал нийлж бүх асуултанд үнэхээр амжилттай хариулж чадаад шагналын багцсандаа 7 шагналыг 7 ингээд авч чадсан. Ер нь баг үнэлэхгүй ялалтыг бий болгож чадсан гайхалтай оролцогчид байлаа. За ингээд тэр хүрээний тоглоом шоу нэвтрүүлэгтээ амжилттай оролцсон та хоёртаа дахин баярлалаа. Маш сайхан гэр бүлээ. Тэгээд хоёроо бас нэвтрүүлэгт оролцохыг зөвшөөрсөнд баярлалаа гэж хэлмээр байна. За тэгээд шууд бэлэг орж ирнэ. Шууд. За ингээ оролцогчид маань бүх бэлгээ маш амжилттай хожиж чадлаа. Шагналын сандах 7 бэлгүүдийг долуулангийн хожиж чадсанаар ийм олон бэлгийг дөнгөж төрхийнхөө өмнө та хоёр маань авч чадлаа. Баяртай болон танай гэр бүл дааж жаргал хамгийн сайхан бүхнийг хүсье. Тэгээд төрсний дараа бяцхан гүнжтэй эргөө олзъя. Баярлалаа. Баяртай. За баярлалаа. Цагаагчтай бид тэр хүрээний тоглоом шоу нэвтрүүлгийнхаа төрсний дараах бичлэгээ ихээр амар жаргал болон за тэдний гэргий болох баяр чимэг болон за яг гэр бүлийнх нь бүх гишүүд дээр нь хамт ирчээд байна. За та хэд маань сайн байна уу? Сайн байна уу? Баяр хүргэе. За баярлалаа. Хин гэж нэр хайрлаа. Намуулун гэд. Намуулун. Тий. Яг нэг Чингис хааны төрсөн өдрөөр төрсөн гэдгээр нэг хатны нэр өгсөн. Монгол нэр. Гоё нэр. Тий. Та хоёроо бас нэвтрүүлэгт оролцоод ямар байсан талаар сэтгэлийн сонсолтой. Нэвтрүүлэг амар таалагдсан надад л. Гараа бууд шүү. Нөгөө нэг тийм жоохон өвдлөөрөө багсан ч юм уу. Хоёр тэгэхээр битээр анх удаа тэгж нэвтрүүлэлт ороод хамт тэгж яасан болохоор надад арай л гоё дурсамжтай санагдсан. Над дийгүйсэн. Би мэдээ ороод ирсэн. Тэгээд шууд тулгцсан гэдэг ч юм уу тий. Тэгээд эхнэрээ бодоод би ч ер нь тиймэрхүү юмд нэг ихэрхүү яахгүй л тий. Их дургуйсгал байсан бах ер нь бол. Эхнэр нөгөө өвдөжсэн болохоор яалцчихоо. За тэгээ. Тэгээд эхнээс их сонирн байсан юм чинь цог эв чинь цог ороод иргээд. Цог ороож маруулаадсан. Тэгэл бөө гэрэл бэр болоо авчих нь гайхаад чи юу л гэсэн. Яач эхнэрээ бодож юм бол. Нэр надаар нэлийн гуйлгалаа. Тэгсэн. За та хоёртаа бас таагууд тавтаа
баярлаа гэж хэлэх гэж ирсэн юм аа. Тэгээд охиноо бас төрсний дараахын үзэгчтэй таниулах гад одоо ийм багаасаа гизэн даахын зурагтаар гараад олон шагналын эзэн болоод ирээдүйд мундаг гайхалтай эмэгтэй болох байхаа гэж бодож байна. Тэгээ таагуур та тавтаа дахин аз жаргал хамгийн сайн сайхныг хүсье. За баярлалаа.